За сайн байцгаана уу? Дөржин болортын миний YouTube сувагт тавтай морилцгаана уу? Clubhouse-ийн аялал бясалгалын өрөө маань 7 хоног болгоны 5 дахь өдөр буюу одоо баасан гараг болгонд Улаанбаатарын цагаар 20 цагаас 22 цагийн хооронд нээлттэй байдаг. Нөгөө хүнд хэрэгтэй юм буу халъя гэдэг шиг бусдад хэрэгтэй сэдвээр уншиж сонирхсон, танилцсан юм ярилцаж хуваалцахаас гадна мэрэгжлийн хүн сонирхолтой зочныг урин оролцуулж яриулдаг. Одоо энэ 21 оны 8 9 дугаар сард оюун санааны амьдрал хүний биеийн биоэнерги энэ хүрдний талаар бол нэг нэгээр нь ингээд яриад явсан байгаа. Mindful одоо бясалгалын талаар Жавцан дам хотогт төвийн багш Гавьжлам Дэндвийн Нямсамбуу Хны шишний дөрвөн үнний сургаал гэж өөр сургаалуудын нэг тийм ээ. Хон багш төвсгийн гэрэлд хүрээд хамгийн их түрүүнд номлосон ном нь дөрвөн үнний сургаал гэдэг ном айлцсан гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тэр дөрвний хамгийн ихнийх нь бол зовлон үнэн гэж хэлдэг. Зовлонгийн шалтгаан үнэн гэж яг ер нь байна л гэсэн санаа модаа гэж ойлгодог л да. Ер нь зовлон байна. Нэг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх. Зовлон ер нь байгаад байна. Бол асуудал эндээс эхэлж байна гэсэн үг. Шийдэх гэдэг нь зовлон биш. За. Тэгвэл одоо жишээл ямар нэг өвчин байх юм бол тухайн өвчний гарвал зүй гэж мэрэгдэг тийм ээ. Тэгэхээр энэ өвчин хаанаас үүсч гараад байна? Шалтгаан юу вэ? За тэгэхээр зовлонгийн шалтгаан гэдэг дээр голцоо би их товчхон ярьж байна тийм ээ. Үсрээд л явчихж байна. Зовлонгийн шалтгаан гэдэг дээр бол олж хоёр зүйл гардаг. Нэгдүгээрт үйл, бидний үйлдэл ихэнх зовлонгийн шалтгаан болж байна вэ? Гэдгийг тэгэхээр ямар үйлдэл байна. Тэр үйлдэл хийхин шалтгаан нь бол нясванас буюу бидний одоо муу сэтгэл юм байна. Тэгэхээр зовлонгийн шалтгаан нь бол муу үйлдэл байна. Тэрний шалтгаан бол муу сэтгэл байна. Тэгэхээр одоо бидний сэтгэл дотор байгаа тэр муу төрлүүд, зүйлүүд гэх юм уу та тийм ээ. Уур унтуу гэдэг юм уу, атаа житөө гэдэг юм уу, хомхой сэтгэлч гэдэг юм уу, эдгээр юу яаж ажилт юм бэ? Сэтгэл ер нь өөрөө яаж ажилтдаг цаад механизм гэл нэг иймэрхүү юм л задарч явдаг гэсэн. Зовлонгийн шалтгаан гэдэг дээр бол холцоо сэтгэлээ таних. Хүнийг задлан шинжлэх иймэрхүү ойлголт бурган гад. Тэгээд гурав дахь нь бол одоо тэр шалтгааныг нь зогсоосноор бол зовлонгүй тийм амгаланд тусган хүрч болно гэсэн санаа. Тэгээд дөрөвдөх нь бол тэр амгаланд хүрэх арга зам байна. Асгал сургуульд гэдэг юм уу арга замын үр дүнд маань шалтгааныг зогсоогоод амар амгаланд хүрч болно. Иймэрхүү санаа юм л да. Санаа. Тэгээд мэдээж 2-3 минутын дотор тайлбарлахад амаргүй. Тэгэхээр мөр үнэнгээ дөрөвт үнэн гэдэг дотроо задрахтаа паглам янлагжаад буюу хутгтээ 8 мөр гэдэг хогтхон бас дотроо задардаг. Одоо гэгэрэл төрх зам мөр гэдэг маань ийм зүйлүүдээс бүрднэ. Иймэрхүү хүчин зүйлүүдийг гэх юм уу хөгжүүлж байж, суулгаж байж, арчилж байж, зовлонгийн шалтгааныг зогсооно гэж хэлдэг. Жишээлбэл хутгтээ 8 мөр гэдэг дотор бол яндугийн аг буюу зөв яриа тай байх ёстой. Яндугийн инэнзэн буюу зөв төвлөрөл, яндугийн аваа буюу зөв үзэл, яндугийн лайжийн та буюу зөв үйлдэл, яндугийн цовоо буюу зөв амжиргаач гэдэг юм уу тийм ээ. Гэх мэт иймэрхүү 7-8 зүйлийг тоолдог. Тэгэхээр энэ 8 зүйл дотор л дамбаа буюу дөрдөл гэдэг нэртэй смерти гэд палигаа смерти гэж хэлээд сати гэж хэлээд байдаг. Хогтун гарч ирж байгаа юм л да. Зам гэгэрэл төрх юм өгжүүлэх ёстой зүйл гэдэг дотор дөрдөл гэдэг нэг зүйл байна. Төвдөр бол дамбаа гэж хэлдэг. Монголчууд бид нар дөрдөл бол санамсар гэж орчуулдаг. Санскритээр бол одоо смерти гэдэг санагдаад байна. Палигаар марчсан сати. Яг ийм нэртэй ном байдаг. Бурхан Буддагийн өөрийнх нь альцсан дөрдөл ойр агуулах нэртэй судар бол өнөөдөр дэлхий дээр байдаг их хөлгөн, баг хөлгөн, хоёуландны судар байдаг. За ийм нэртэй бор 2 судар хоорондоо жоохон ялгаатай юм 2 судар байх шиг байна. Тэгэхээр энэ
нэг юм техникийг энийг л хийгээд авах юм бол хүн одоо илүү амар амгалан сайн сайхан болно, зовлонгийн шалтгаан багтана ч гэх юм. Ийм дотроос л орчин үеийн сэтгэл судлаач нар энэ судлалын агуулга болсон тэр бяцлаглалын техникийг боловсруулад өөрсдөө нэг юм mindfulness гэж орчуулад ийм тодорхой нэг юм хөтөлбөр зохиож байгаа юм л. Баруунд одоо яг mindfulness буюу энэ дурдлын бяцлаглалын анх дээсэн хэн орчуулгыг бий ирсэн юм бол дэлгэрэнгүй түүх болно. Яг хуу John Kabat-Zinn гэдэг нэлээд загалмаас эцгэн гэж ярьдаг. Энэ хүн өөрөө энэ хөтөлбөрийг боловсруулж, энэний талаар маш олон судалгаанууд хийгдэж олон янзаар турсан юм шиг байна тийм ээ. Буддийн шнаас угшилтай. Бяцлаглалыг орчин үеийн сэтгэл судлаач, тарих судлаач нар одоо энэ гол арга зүйг нь хэрэгжилж байгаад шашны гэж хэлбэлжүүлэх элементүүдийг нь хасаад илүү одоо иргэний гэдэг нь бол орны шашинтан бус ер нь ямар ч шашинтан биш ч ямар ч өөр шашинтан ч хамаагүй хинч хийж болохгүйц ийм иргэний бяцлаглалын техник эмчилгээний арга зүйчгүй гаргаж ирээд энэ бол их үр дүнтэй байх шиг хамаа маш үр дүнтэй байна гэж. Тэгэхээр энэ бяцлаглалыг л өнөөдөр танилцуулж ярих болно. Сэтгэл гэдгийг бол бидис гэж тодорхойлж болохгүй ч гэсэн сэтгэл гэдэг бол бодит зүйл, энэ бол эмгэгшдэг. Энэ бол одоо цагт бол ялангуяа идүгээ өмнө нь бол бас биеийн зовлон болтуу төлхөө байсан байх та. Өлсөх, даарах, бие бинийгээ жанчих, тамлах ч гэдэг юм уу, хааны хүнд цаацч гэдэг юм уу. Одоо бол илүү биеийн зовлон огт байхгүй болоогүй л гэхдээ энгийн нийгэм дотор бол хүмүүсийн зовлон хүлээж авдаг их том талбар нь бол сэтгэл болчиход байна. Яг үрдэж өөр нүцэн үү гэвэл үгүй мэдрэлэн зүгээр тэгсэн хатлаа зовнох, бутрах, шаналх, ганцаардах, сүхбэх, гомдох ч гэдэг юм уу. Яг их мэдээлэл гэдэг маань бол гацаагүй их том талбар болчиход байгаа юм л да. Энийг энэ дээр л энэ зовлонгод бууруулахын тулд хэрэглэдэг mindfulness бяцлал ажилтдаг юм шиг байна. Нэшэнд бол бяцлал юм ярих заавал суурьнд нь суртахуун дурдах ёстой, сануулах ёстой гэж ярьдаг болохоор бас жоохон суртахууны талаар ярих учиртай байна. Түүнээс биш нэг тийм байгаад байдаг тийм ээ. Жишээлбэл бурхны шинд хандахтаа хүмүүс тэр хүн юу хийсэн хамаагүй, зөв буруу байгаа нь хамаагүй тэгж төсөөлөх хандлага бол ямар ч өөр шашин байлаа. Ерөөсөө л нэг далдын эзэн аварчнаа л. Тэрэнд итгэж юм бол тэр бүх асуудлыг чинь шийдээд. Тэрэнд итгэл бүх юм чи хариуцчих. За дийлэгчнүүд бол ингэж ном. Чи ингээл энд итгэж юм бол тэгэл бүх юм чинь зөвөрлөлөө зорж ирсэн хэрэг чинь зовхонгүй нэ. Чи зүгээр энийг шүтэл бишрээл залбирал мөрөх. Ийм л харилцаа ер нь бурхны шинд бол байдаггүй. Энийг бас байна гэж эндүрээд байдаг байх. Тэр илүү төлхөө зүйл нь бол бурхны шинийг өвлийн үр гэж ярьдаг шүү дээ. За би одоо mindfulness гэдэг илүү шашингүй зүйл ярих байгаа боловч завшааныг ашиглаад бурхны шинийг ер нь ёс үнэн зүйлийн талаар цойггүй ярьчаад хойшгоо яриагаад бочлоо. Одоо тэгж яриад байдаг шүү дээ. За нэг юм болохоо байлаа нэг цэнхэр өнгийн авсан байна. Бол баруун тийш явсан юм шүү дээ. Энэ жил баруун тийш явах гэсэн шүү дээ. Энэ л надад их тийм магадгүй тэрнээс боссон байж магадгүй байлаа гэж бодоход тэр цэнхэр өнгийн юм аав баруун тийш явна гэдэг бол хам нөхцөл байх, хам шалтгаан. Үүнээс үндсэн гол шалтгаан бол хэрхвч байх боломжгүй л дээ. Бидний жаргал зовлон гэдэг маань хүний амьдралын жаргал зовлон, муу сайн зүйл тохиолдлыг маань ийм хамаагүй утгагүй өчөө тэнэг зүйлээс шалтгаалж цэнхэр зүйл автаад гараа урчлаа одоо энэ юунаас бол улаан ангийн авсан юм бо энэ жил чинь ч яста дахиад жил улаан ангийн авал гараа бэртэлгүй аргагүй шүү дээ. Тэгэхээр яаж тэрийг мэдх юм бэ? Гэтэ энэ дотроос хамгийн гол нь улаан ангийн авна гэдэг чинь суртахуунгүй гэдэг биш. Тэрний төлөө хин ч одоо шийтгэх ёсгүй.
Тэр нь яаж ч утсан гэсэн зовлон муу зүйлийн шалтгаан бол босгүй. Энэ нэг муу юм хийсэн бол ойлгож болохсон энэ шалтгаан байна гэж өөрөө хичээд сураагүй шалгалтанд унахыг ойлгож болохсон. Гэхдээ ямар ч ёс суртахуунтай холбоогүй өөрийн хичээл шамталтай холбоогүй зүйлээр бидний жаргал зовлон шийдэх мэтэр тайлбарлах гэдэг нь бол надад ийм их харамсмаар таны шишний хамгийн үнэт зүйлүүд тэр тутмаа ёс суртахуун нөгөө үүлийн үед сургаалуудыг их бүдгөрүүлж бараг тэр сургаалууд нэлээд асаж доромжилсан мэт надад санагдаад байна. Таны шин үүлээс харгалзнаа. Үйл гэдэг нь бол бусдыг хохироосон үлээ гэж тодорхойлдог. Бусдыг хохироох юм бол муухай хийх юм, энэ зүйлийг хулгайлах юм бол чам зовлон зүтгүүр ирнэ. Би түрүү хэлээ дөрвөн үнээс сургаал гэж хардаг. Хамгийн эхнийх нь бол зовлон, хоёр дахь нь бол энгийн шалтгаан. Зовлонгийн шалтгаан гэдэгт улаан өнгийн, синхэр өнгийн, баруун зүг рүү явал, зүүн зүг рүү явал дахиад захт освол зовно гэсэн ийм юм гардгүй шүү. Хамгийн сүүл шалтгаан. Энэ дээр бол бусдыг хохироосон үйл юм дотроо ийм байна. 10 хар нүгэл гэж ийм байна. Хэмжээр л задлж. Миний сэтэл болсон 3 мөн сэтгэл байна. 3 хорон сэтгэл их мэтлэн. Тэгэхээр нэгдүгээр гэхээр бид нар магадгүй энэ яг сонсож байгаа бурхны шашинтан хүмүүс бол нэг мөрдөх ёс. Бурхны шашинтан биш хүн байлаа гэхэд бурхны шингэж үсдийн бивэ гэж ойлгож мэдлэх. Бид нар одоо жишээлбэл жигтэйх нөгөө нэг шашнаар дамжиж нэг зан үйл ямар юм ачаал бүгд бол ингэж болдог даалгын мутыг чанга зангид гэдэг ёстоймаа. Тэгвэл чанга зангид гэж бол сул зангид юм аа. Тэгэхгүй л ингэ юм, инкгүй л ингэ юм гэж нэг юм. Миний бодлоор төдийлэн ач холбогдлохгүйр үзүүл жигтэйхэн ач холбогдлол ингэж болно болохгүй гэж яриад байдаг. Тэгсэн атлаа нөгөө бурхны сургаалын хамгийн үндэс болсон муу үлийг өөрийн сэтгэлийг шинжилгээ. Чи буруу байхгүй. Чи өөртөө байгаа шунлыг уур онцог хохироо хорлыг гэсэн сэтгэлийг танин бай. Үнтэйгээ тэнцэх тэр чигт наячаа. Тэгээд саяны ярьсан тэр нэг өөр зан шилтэн өөрөлд миний бодлоор нөгөө нэг их айх хэрэггүй шаардлага үзүүлэх чигтээр айж сэжиглэх. Харин айж болгоомжлох хэвээр зүйлийг нь бол өөртөө анзаарахгүй байна. Буруу болов. Яагаад би энэ суртахууныг яриад байна гэхээр эхний шинжээр нь бяцлал гэж юу юм бэ гэдэг нь асуулт гарч ирнэ л дээ. Эхний шинжээр нь бяцлал гэж юу юм бэ? Яагаад ингэж яриад байна гэхээр энэ Оксфордын пэйж бот веб хотыг нэг гард юм л да. Mindfulness бяцлал яг юм бэ? Юу биш вэ? Тэрэн дээр mindfulness гэдэг бол сэтгэлээ хоослохын нэр биш ээ. Сэтгэлээ хоослохын нэр биш ээ. Mindfulness бяцлал бол дандаа нэхгүй өөдрөг бодоод байх нэр биш ээ. Тэгдэж шүү дээ. Хүмүүс ч сүүлүүд гэж яриад байдаг. Сайхан шүү. Сайхан байна. Хэм сайхан байна. Ямар гоё юм бэ? Ямар гоё өдөр вэ? Ямар сайхан хүмүүс вэ? Ямар сайхан гэл ингээд байх юм бол бүхэн сайхан болчих юм шиг. Үлээ баргал. Өвлөлөөч гэсэн гадаа 100 шүү галхаад ирэхэд 100 болчмоор юм шиг юм яриад байх юм. Энэ ч объектив бодит оршгүй гэж байна шүү. Өөрөлд бидний санаа бодол бидэрт нөлөөлнө гэдэг нь бусад хорлохгүй, бусад туслахыг хичээх, суртахуунтай байх хичээх, энийг зөв бодол мөн тул агуулах хэрэгтэй үлзүү. Өнөөс ш надаа юу ч тохиолдохгүй тэгэл ямар сэрэмжгүй замаар гараал тийм ээ. Юу ч хамаагүй усны шугам руу үүж хүч гээд ах юм бол ямар өлөг байх вэ гэж биш ш. Тэгэхээр mindfulness бэлтгэл тэр дандаа сайн сайхан болно гэж бодоод ах нэр бас биш ба. Бэлтгэл гэдэг бол одоо жишээлбэл ингээл гар мартай энерги бодно үгүй бол юу н окторгуугаас одоо баг өөрөө нэг юм радио төлгөн хүлээж авдаг 5 гişгэн болж байгаа л окторгуугаас энерги хүлээж авч гинөө. Янз бүрийн лимиг бэлтгэл гэж яриад байна. Үгүй бол одоо онгод ороод үйлж яхийг л бэлтгэл магадгүй бэлтгэл гэдэг нэр томьёог их уудам утгаар нь бол магадгүй л мэт бурхны шишинд бол эдгээр зүйлийг бэлтгэл гэдэг би. Бурхны шинд бол бэлтгэл гэж яг юу гэх юм бэ гэх юм бол бэлтгэл юун төлөө хийдэг вэ? Гэх юм зорилготой маш хамаарч холбогдох хэрэгтэй. Зорилготой. Бурхны шинд бэлтгэл гэдэг маань ер нь бурхны шинэ өөрийн зорилго нь бол
хүн зөв сайн болохын тулд зөв сайн. Тэгвэл нэшний үнэт зүйл нь өөр. Бид бурхан Буддаг хүндлээд Будда мөргөөл бас л агуулга хийгээд хэлбэрийн бас нэг зааг ялгаа гарчээд байдаг л да. Бид нэг зургнаас нь болохоор мөргөөлтэй. Мөн зурганд мөргөөд байгаа юм уу? Урлагийн бүтээл мөргөөд байгаа юм. Үгүй бол тэний тань агуулга байна. Өөр мэдээж тэрийг нэг дүрслэгдэхүүн бас байна. Тань юу гэх. Тэр нэшний бурхан гэдэг маань ерөнхий нэр. Үүний нэр гэх юм бол тэрний цаана шинтнууд итгэхтэй. Жишээлбэл монотеист шашнууд, юудын шинж гэдэг юм, исламын шинж гэдэг юм, христийн шинжнууд орчлон хороо бүтээсэн цор ганц эзэн байдаг. Өөрд нь бол юу ч байгаагүй. Тэгээд тэр эзэн л одоо бид бүгдээр ингээм бүтээсэн. Ажиглаж харж байгаа гэж итгэж болно. Будда гэж юу гэдэг юм бол зүгээр бидний шүүхэн байжгаад өөрийгөө ялан дийлж чадсан юм аа гэдэг юм. Өөрийгөө ялан дийлж чадна гэдэг бол муу сэтгэлээ ялан дийлж. Зүгээр нэг зөв сайн хүн болохын нэр биш шүү. Бодгол ертөнцийн хурц болох мэдлэгийн хязгаар төгсөн гэж. Одоо omni science гэж мэдэх болгоныг мэдэгдэхүүн болгоныг мэдэж чадсан. Хүнд муу сэтгэл болгоныг ялан дийлж чадсан. Хүнд төрүүлж болох хамгийн сайн сайхан сэтгэл болгоныг өргөлт мөхч. Ийм бодгол айдгаа гэж л шинтнууд итгээд байна. Тэгж итгэхдээ тийм бодвол анханасаа байсан биш. Ерөөсөө хинт ч тийм боломж байгаа. Яг дасгал сургуульд хийж байгаа юм шиг. Хүн хулгай хийсээр хулгайдаа дадлуулж, мужаа хийсээр мужаандаа дадлуулж. Яг тэрнтэй ижил хүн зөв сайныг бас дадлах зүйл. Хүн ёс суртахууныг давтан бод энэ их чухал юм байна. Энэ үнцэн би зөв байхыг хичээх юмсан, зөв байх юмсан гэж энэ хичээл шаналлыг улам авиржуулж бол. Хүн бусдыг энэрх нэгүсэх сэтгэлийг улам дадлгаж бол их мэч. Тэгэхээр одоо би нөгөө фунишн үнэт зүйл гэдэг нь фунишн Будда гэдэг маань ерөөсөө эд шидтэйч мундаг гэдэг утгаараа биш. Та царай зүстэйтэй мөнгөтэй биш. Өхнийг чадагч гэдэг утгаараа биш. Будда юугаараа мундаг гэж фунишнд хамгийн үнэтэй зүйл гэж үздэг байдаг. Сэтгэл нь сайхан л гэж үздэг. Сэтгэл нь ариусч. Бодолтой та нар бид нар бодож байна. Хамгийн ариун сэтгэлтэй. Өөр одоо жишээ бид нар нэг ирэм биш. Ямар одоо жишээлбэл манай сумын зана хүндлээд манай сумын аймгийн арслан бүр монд гоёнч бүр улсын аварга юу олимпиа аварга юу гэх юм аа. Гэхдээ надад одоо спорт явах энэ чинь болоод бүр Оскарын шагнал авсан хүн шүү дээ. Миний хувьд мундгаа гэж. Оскар ч юм уу чи Нобелийн шагнал авсан хүн шүү дээ. Тэгэл хүндлийн ирэм байнад хүндлийн ирэм. Тэр Нобелийн шагнал авснаас ч илүү тийм хамгийн мунд хүн бол үнэхээр бусдыг нэгүсч чаддаг. Суртахуунтай энерги нэгүс. Тийм хүмүүс түүхэндээ зөндөл байсан шүү дээ. Энд зөндөө муухай болгоны сүрэн зогсож чадсан. Зөв үнэт алтан эмэ золиослохоос буцаагүй зөндөө олон хүмүүс түүхэндээ байдаг. Энэ жишээ төрөж байна. Гайхамшигтай юм. Энэ л хамгийн гайхамшигтай юм. Зарим хүмүүс гар утсаараа гайхуулж их сайхан гэж харж, зарим хүмүүс машинаараа гоёо гэж хэл, зарим хүмүүс гадаад хэлээрээ гайхуулж, зарим хүмүүс боловсроо олоороо гайхуулж. Бүгдээр л өөрсдийнх нь тодорхой хэмжээний үнэт зүйл багтаа. Тэ? Фунишнуудын нэг нэсэндээ гэдэг бол зөв байх. Зөв явдал цаана зам нүгэл муу явдлыг муу сэтгэлээ ялна. Энерги нэгүстэй суртахууныг хөгжүүлнэ гэдэг нь фунишн хамгийн үнэт зүйл, хүм зүйл. Фунишны зорилго өгдөг болохоор сэтгэл гэдэг маань ч гэсэн эдийн дотор байдаг муу сэтгэлийг багасгах, зөв сайн сэтгэлийг хөгжүүлэх, ариужуулах тулд дасгалыг хэлдэг. Өөрөөр бясалгалаас хийгээс өмнөх тэр хүн хийсний дараа хүн одоо шиг жимд явахаас өмнөх хүн жимд явсны дараа хүн булчингийн маск ч юм уу, дорд хүчтэн ч юм уу ямар нэгэн эрг материалыг би өөрчлөлт гарах учиртай байдаг тийм үү? Нэг удаа ихчихсэн тэр даруйд анзаарчихсан баг хэмжээний өөрчлөлт. Тэр нэмэгдэж аривдан аривцаар байгаад сарын дараа жилийн дараа 2 жилийн дараа хүн анзаарна тийм булчин өөр болчихсон. Бясалгал гэдэг бол хийхин хэрэг хүний сэтгэл нь илүү зөв бол. Тэр бясалгал гэдэг зарим хүмүүс хийгээл тэгэл зүгээр нэг далдыг хардаг болчихдог, нисчдэг болдог, бусдад хүндлэгдэг болдог, алдаа нэрийг олдог болдог, муу дайснаа ялан дийлчдэг болчихдог юм. Ийм зорилгоор бол тухайлан зорж хийдэг биш. Бол муу сэтгэлээ дарнаа. Тэгээл сэтгэлээ илүү ариун сайхан болно. Илүү ёс суртахуунтай болно. Ижил зорж боксын дугууланд хүн илүү мундаг бокс болж болдог болно гэж зорж хийдэг. Жимд явж байгаа хүн илүү хүчтэй болно. Сэтгэлийг илүү сайн сайхан зөв болгоно гэж
хийдэг юм дасгал юм аа. Ерөнхийд нь хэлэх юм. За тэгэхээр mindfulness гэдэг бясалгалыг ерөнхийдөө одоо Оксфордын бол 8 хичээл байт юм л да. Одоо англиар ингэж хэлээд ах шүү гэдэг тийм ээ. Mindfulness based cognitive therapy гэж хэлээд байдаг. Mindfulness суурилсан сэтгэлийн эмчилгээ гэх юм уу? Эмчилгээ гэсэн юм. Or life гэдэг нэг хөлбөр нь байдаг. Or depression гэдэг нэг хөлбөр. Өөрөлдвөл арай гайгүй хөнгөн депресстэй тиймэрхүү хүмүүс зориулаад өдөр тутамдаа хийх юм биш туслын 8 хичээл. За арай илүү яг клиник онцтой ийм хүмүүс зориулсан туслын бас хичээлүүд байна. Mindfulness бясалгал гэдэг бол дандаа нэг юм эерэг сайхан бодлыг төрүүлээд авах нэр биш, сэтгэлээ хоослох нэр биш. Гэхдээ гарцаагүй дурддах хэвээр зүйл бол бүдгийн шний сэтгэл судлалд сорил. Бүдгийн шний эрдэмтэд хэлж байгаа юм да mindfulness шинээр бэлтгэж хичээл ер нь олон курсуудад хүндэтгэлтэйгээр дурдах ёстой гэж хэлсэн. Тэр үехэд mindfulness гэдэг энэ техникийн бясалгал арга маань бол өөрөөр зөвлөх юм бол хоёр тулгуур байгаа зүйл л да. Энэ юм дээр энэ бүдгийн сэтгэл судлал нөгөөх нь орчин үеийн сэтгэл. 8 хичээл болгоно 2 цаг 30 минут орчим үргэлжилдэг. Бясалгалын техникүүд, тайлбарууд ганцхан бас ийм сэтгэл төвлөрөгч гэдэг юм уу, иймэрхүү дасгалуудаас илүүтэйгээр нэг ялангуяа 3 дахь 4 дахь хичээлүүд болвол бидний юмыг хүлээж авах, хандах, үнэлэх, энэ тэнглэх бас тодорхой хэмжээний жоохон нөлөө өөрчлөлтийг өгөхийг зорддог. Угаасаа ч тийм юм шиг байгаа. Нэр эхний ном дээр нэг хоёр сум гэж хэлдэг. Хоёр сумаар харуулхад эхний сум нь бол гарцаагүй нэг сум хүрчээд харах юм байна. Харууллаа, шархтлаа. Тэгэхдээ зэрэгэл одоо хин харваг яав гэж хар санаал нөгөө бид нар нөгөө алдсан хүн 15 цаг гэж хэлэн нэг нь бодит одоо яг хөрч байгаа нэг хөвөл. Тэрний дээрээс сэтгэл санаандаа хохирлох. Сэтгэл санаандаа яа би хүний хардах, уурал, бондох, зөвхөх, дургуун нөх, зэят юу гэдэг юм. Энэ зүгээр энгийн жишээн дээр авъя л да. За ингээд 9 давх лифт зогссон байж тийм ээ. За 12 давхар руу эхнэр нөхөр хоёр ингээд хөр авахар явжээ. За хоёлаа дээшээ гарч. Тэгээ ингээд эхнэр нөхөр хоёр 12 давхар руу лифт зогссон байх дээшээ гараад ингээд юм уу тэгээ буцаа гараад. Тэгээ буцаа гараад машин дээр очиад за эсэнтлгүүрээ гэлтсэн чинь юу чи аав гэдэг. Би гартаа юм барьсан мэн чам түрүү яах чинь гатлхүүрээ авах гэж би хэлсэн шүү дээ гэх юм биз. Тэнгүүд л тэгэл юу яриад байгаа би сонсоо тэгвэл сонсохоор хэлэхэд яа ингээл мөрөл чи өстө дандаа ингэдэг. Чи өстө магадгүй тэнийг юм уу мангар юм уу үгүй бол чи гэсэн шүү дээ. Үгүй бол тийм шүү дээ гэл ингээл. Ийм хэрүүл яг яв халдтай биш боловч ингээ явчих боломж бас байдаг хэлбэг. Тэгэл ерөөсөө нөгөө оюучин түнцээгээл уурлаад хамаг юм ярилцаал тэгэл яагаад тэгээд машиндаа уурлаад байгаа. Тэгээ энэ эхний сум буюу эхний факт нөгөө түлхүүрээ орхисон баримт нь бол ирээл эрэлсэн жисэрлсэн тийшээгээ яваад. Тэгээ амар биш байх л та 12 давхар руу өөхлөөр харахад зүйлээ. Гэтэ яг үндэ тэр 12 давхар руу дээшээ гарч ирэхээс илүүтэйгээр уурлаад бухимдаад байгаа тэрнээсээ баг 2-3 дахин хэлвэл зовоосон, харчлаасан, зүрхсэн, салгансан, уурсан ачин юм бол мэдтэй одоо тэрнээс илүү ч юм уу адаглаа тэрнээс тутахааргүй л нэг юм уурантууд хэрвээ нэг бүр том арай холоор жишээ цусан руу явж чад хаалгаа онголох 2 зар түгжиж чад цусандаа очиод бүрээ марцсан. Ой чи аав гэсэн шүү дээ. Би аав гэсэн шүү дээ гэл. Тэгээ нөгөө баримт нэргээл түлхүүр авахар гэж явсан л тэгэл тэр он бид уурыг сонгочихсон. Уурал. Өөрөөс алдаагаа ирч. Бол тэр хүнээс алдаагаа. Өгөл өөрөө алдаатай хүн тэрнээс яаж алдаагүй болж харагдах вэ? Яаж мэдэх вэ? Тэгэхдээ нөгөө баримт нэрэл ам. Тэгэхээр эхний сум миг бол байх болохыг нь эсвэл амлаад байгаа биш байх. Ороод тийм тохиолдсон шүү дээ, тийм ээ. Юун дээр нөгөө Forest Gump гэдэг киндер гараад идэг бол футболкын дээр үлээ shit happens. Ношим юм тохиол байдаг байх юм. Хамгийн гол нэгтэй хэрэг бидний бодсон шиг бүр бас тийм бас биш.
байж болохоор тийм ээ. Тэрийг бид нар өөрсдөө илүү хүнд хэцүү, бүр илүү зовлон байгаад болгоод тах тохиолдол бас байж болооч. Тэгэхээр эхний сумыг бол байхгүй болох биш. Тийм ээ, тэрийг амлаад байгаа биш. Хоёр дахь сумын нөлөөллийг энэ бол бидний сонголт, бид нар шийдэж болох зүйл байна л да. Бид нар шийдэж болох, байхгүй болгочих болох зовлон. Бид нар тэр зовлонг өөрсдөө сонгоод л байна. Тэгэхээр одоо mindfulness-ийг ингээд нэгхэн үгээр ч юм, хоёрхан үгээр ч юм уу тайлбарласан, нэг өгүүлбэрч 2 3 өгүүлбэр тайлбарласан олон тийм систем мэрэгэн гоё тайлбарууд байдаг байна. Тэгээд яг тийм тайлбарыг би хичээхээ ярихаа болий. Илүү төлхөө яг mindfulness юу гэхээс одоо дөрвөл самсрын бясалгал гэж маань юу гэхээс илүү нэг хийгээд нэгдүгээр хичээлээс нь илүү жоохон товчхон яриад явчаа гэж л санаж байна даа. За нэгдүгээр хичээлийн нэр нь болохоор энэ юу гэдэг вэ? Автомат жолоодлого гэдэг нэртэй хичээл. Автомат жолоодлого гэхээр ийм юм да. Одоо онгоцоор нисгч хүмүүс ингээл одоо тэр тв хооронд нисдэг тийм ээ. Одоо том боинг ч гэдэг юм уу онгоцууд бол нэг цацаа ногоон бол харж байгаа л жолооддог байна. Юу юм холбоо юм. Одоо бол хэмэл дагуултай холбогдох юм. Одоо юу ч гэсэн хөөрөл автомат жолоодлогон дээр тавьчих. Түүнээс ингээл энэ доор хүсгэл харагдаж хойгуурын тойроо за байгалийн урдлуур нь яваа за энэ андын нуруу хаач гэх юм уу. Энэ альпийн нуруу хаач гэх юм уу. Энэ Уралын нуруу хаач гэх юм уу. Тийм газрын багцаагаар яваад байдаг биш. Байшил юу нь бол автоматар хийдэг байна. Өөрөлд суугаад тэгэл нэг мэтгэд яваад нөгөө газар очсон тэгээ тохиох. Бид нар автомат жолоодлого гэдэг нэр бол эхний өөрийнх нь одоо агуулга нэр нь бол одоо уламжилт нэр нь бол өрөө цацрал гэдэг. Цацрал гэдэг. Цацрал гэж юу гэвэл одоо бид нар нөгөө нэг юу вэ? Сарамгчны мэт оюун гэж хэлээд байдаг. Сарамгчин мэт цацрал гэж. Тэгэхээр маш товчоор хэлэх юм бол үү олон бодол төрхийг үү олон хэрэгтэй хэрэг. 9 хангаа юм л бодогдоод. Тэгэл бодоод л ахыг л гэж. Тэгэл шилний хормон дотор за Японы олимпиад паралимпиад дуусхийн аврагын хөлбөмбөг шалгуур хийвэл ов алтаад намаржаа хэр болж байгаа багын найз тэр маань яасан штэ өө доороос юу авах юм бэ шүү хөргөчөнд юу байгаа юм байна за маргааш яах юм бэ шүү мэл тэр бодлуудыг бараг 70-80% бид өөрсдөө ч анзаарахгүй ингээл бодоод юу анзаарах гэрээс гараад явлаа алхаад явлаа үгүй машин гараад явлаа ажиллаас ч юм тэгэл нэг мэтгэд очсон байдаг. Тэр хооронд яг яаж явснаа баг санахаар оюун ухаан маань өөр газар байсан. Энд ч байгаагүй, тэнд ч байгаагүй юу бодсоо бид нар санахгүй тийм. Энэ олон бодол их байхын хэрэг тэр бодлууд нь хүчин чадал хэрэггүй, ирээвэр хураа, бисэн шийдэн. Тэгэхээр бид нар ерөөсөө энд хяналтгүй болчихсон. Юу гэвэл одоо эзэнгүй айл гэх юм уу? Хинч одоо би өөрөө л гэж яриад байгаа бол миний ухаан бодлоос надад харгалцахгүй. Өөрөө ажиллаж байна. Сөрөг төршгөл үүсийг бодсон юм. Жишээлбэл орон унтяа гэхэд унтяаг л одоо эрт унтандаа шууд дүрлэх юм бол миний санаагаар болдог бол тог унтрааж байгаа юм. Миний бодол. Юу өдөрж байгаа. Би гар хөлөө өдөрдөг шиг. Энэ бодол миний хэлэн бол өдөртөө. За бодохгүй гэж унтаад гэж. Тэгт. Их тийм бодогдоод. Бодохгүй юмсан гэхэд бодогдоод. Санах юмсан гэхэд санагдаж үздэг. Мартах юмсан гэхэд мартагдаж үздэг. Тэгэл энэ их бодол гэдэг маань л одоо нэг автомат жолоодлого гэж хэлдэг. За энэ бол яг орчин үеийн сэтгэл судлаар бол нотлогдоод байгаа. Бурхны ишний бясалгалд бол энийг л одоо олонтаа бороо шааж цацралыг бууруулах нэгэн үзүүрт бүлэрлийг нэмэгдүүлэх. Зүрлэх юм бол сэтгэлдээ эзэн суухын нэр юм л байна. Сэтгэлдээ сая л нэг өөрийнхөө одоо бид нар бол юу бодсноо санахгүй шахуу. Бид нар ч зарим хүмүүс тийм ээ магадгүй ийм их өгөөч. Манан бодсон шиг сэтгэл. Нэг бодлоо мэдээ түлхүүр маань нэг гарт байгаа байлаа. Утас маань энэ 2-3 юм л за энэ 7-ыг санаа боссон нь бол мэдэхгүй юм. Нэг хөрс. Өөртөө ч ойлгомжгүй болт. Би хүс яад байгаа юм, дургу байгаа юм, дуртай байгаа юм бит. Ингээд нэг бодол зурс бодлоод ороод гараад зарим нь бол бид өөрсдөө ч анзаарахгүй гүйцэлгэн юу гэдэг юм.
магадгүй би 3 дугаар ангидаа нэг ичвэтэр байдалд орж иж үлээгээл тэр бодол зурусыг л гараа явуулсан. Тэгээд аль хэдийн тэрнээсээ болоод нэг юм жаргалгүй болцсон. Өөр нэг юм онцгүй. Өөр ердийн зүгээр юм биш. Өөр нэг юм хаагүй болцсон. Тийм байна. Тэгэхээр энэний эсрэгэл хамгийн түрүүнд эхлээд энэ автомат жолоодлогоо танин барих. Автомат жолоодлого хэд миний хяналтгүй юм бодсон өөрөө 9 хангаа өнгийн бодлууд одоо цаага танин бариад тэгээд яадаг вэ гэхээр энийг шууд зогсоод хөрөлн бодохгүй гэж бод. Харин өдөрдөж бид нар оюун бодлол мэдэж сурах гэдэг шүү. Тэгэхээр хаана байгааг их анзаардаг. Манай хаана байгааг улмаар бодлоо тодорхой нэг зүйл дээрээ авчираад тодорхой нэг зүйлээр төвлөрнө гэсэн үг л дээ. Нэг янзлаа. Одоо юу гэх юм бодлоо ажиг бодлороо нэг ингээд анзаараад одоо зөвлөх юм бол энэ зөвлөлөөр тавих бясалгал mindfulness гэдэг бол бүхний шний судар дотор үндсэн 4 бясалгал байна гэж. Хамгийн ихнийх нь бол ийм дүрдлийг ойр тавих. Ийм дүрдлийг ойр тавуулах бол үе тамбан шиг. Ие дахин ажиглах уу харах уу гэж. Ие анзаар. Тэгэхээр бодол маань ингээд өөрөө ингээд зоргоороо яваад байх ш. Би бодлоо одоо юу гэх юм бэ? Жишээлбэл би ингээд гараараа нэг юм ингээд авъя гэж гар маань өөрөө ингээд хөдөлдөг болчихвол яах вэ? Бичиг хөдөлдөг гэдэг чинь ингээд гар ингээд хөдлөөд байх юм чинь болохгүй. Бодол маань яг л тийм. Өөрөө л ингээд ажиллаад миний юм гэхдээ. Тэр энэ бодлыг тэр эзэн зөвхөн тодорхой даалгавар өгөөд за ингээд бодоо хамгийн ойр байгаа зүйлүүд ажиглах. Өөрийн бие анзаараад өөр бодол өөр тийш өсч явж цагаал энэ тодорхой нэг хэсэг энэ тодорхой нэг хөдөлгөөн та нар юу гэж нэрлэх юм бол байна хятадд гадаа ингээд өглөөнөө ингээд юм хийгээд идэх ингээд эмээ өвнө зайжуухан хөтөөл тийм аа. Тэр энэ бол зүгээр ингээд гараа хөдлөх биш. Яг тэр хөдөлгөөнд анзаарч хийх хүчтэй. Яг ингээд хөдлөсөн. Тэгээ 9 шидийн бодохгүй хөнө шүү дээ. Одоо юу хөргөн яаж байгаа бол охин ачтай юу 9 шидийн хувьсгал нам инээ тэрэ бодохгүй биш. Яг одоо тэрэ яг одоо энэ гарынхаа хөдөлгөөнийг анзаараад яг ингээд өндөрөө тогтоогоо дан ажиг. Ийм тодорхой хөдөлгөөн. Үгүй бол амьсгал дээрээ бие анзаар бие ажиг. Бид одоо ингээд гадагшаа сатраал яваад байдаг. Энийг одоо өөрсдөө бие ханаа чагнаж үзнэ. Яг одоо юу анзаар? Яг одоо юу болт? Юу мэдрэгч? Их мэтлээ. Тэгэхээр эхний өдөр эхний хичээлдээ хийдэг 2 бясалгалын ер нь бол эхнийх нь бол одоо та бүхэн тэр үзэн бэлдсэн гэдэг байгаа. Үзэн бэлдсэн. Нэг үзмний бясалгал гэж. Нэг үзмний бясалгал. Хоёр дахь нь бол нөгөө body scanning гэж. Бие анзаарах уу гэдэг юм уу? Бие толдох уу гэдэг. Тэр нөгөө бодол нь өөртөө шав цагаал хаал өөртөө явцсан байна. Өөрөө зургаар. Цагаал гүй энэ татшаа анзаарах шүү гэл. Энэ мэт үйлдэлийг 5,000 удаа, 15,000 удаа, 20,000 удаа хийгээд авах яг тогтоод бие анзаараад тэгээд яг үндэ биеинд маань юу мэд. Энэ их орлоо тэрийг гой мэдрүүлэх гээд байгаа ч тийм бодит байдлыг харах. Шүүмжгүй хандах. Одоо буруутгал би ингэслээ дахиад ингэслээ юу гэдэг зүгээр л байгааг харах. Яг юу байгаа зүгээр анзаарах. Хоёрдугаарт одоо гэж хэлдэг. Яг бурхны ишний төрөлөөр товчлол бол ер нь заавал одоо байх ер нь бол албатай биш байдаг. Гэтэ барууных нь бол одоо дөр төлөх байдаг л да. Барууных бол одоог нь илүүдлэх барьж явж байна. Яг одоо юу анзаарч. Тэгээ би юу харж. Яг одоо хаана? Яг одоо иргэн тойрон маань юу байгаа? Одоо яг үнийг ихэд Монголын дулаан хөлөс богинох шүү. Тэгэл зам дуусаад намруудахгүй ингээл хүүтэн илхээс нэг цөөхөн намрын улаахан шаргал өдрүүд гадаа өргөж. Үүнийг анзаарах. Өмнө сайхан огторгоо яач гэсэн. Огторгоо харах. Өөр навч шаргалцсан байг дутмаа харал. Нот юм биш үү? Шугамсч байна. Бүлгүү, нарваа, салхин яг одоогоо анзаараад маш сониучаар шүүмжгүйгээр отоо
анх удаа харж байгаа. Энэ модыг анх удаа ямар юм бэ тийм нарс мод чинь. Үүлний үлээс мод чинь чинь ямар вэ? Ямар өнгөтэй вэ? Тэгэхээр энэ юу бүгдэг вэ гэхээр яг бидний нөгөө нэг юм дадцсан бидний шаналгаад байдаг бодбод их салгаж бодит байх уу гэдэг. Байх. Өөрөлд нэг юм хийх үү? Хийгээл бид зүтгэл ингээл юу уусын мэдгүй ингээл юу гэдэг юм байгаа одоо нөгөө цусны суц тийм ээ суц чинь ингээд өдлөх тусмал ингээд хам зузаагаад хавчигдаал харах өнцгөн улам нарийсаал ийм бол бид нар ингээд ерөөсөө ажил хийгээл ингээд очныг харах нь нарийсаал бүр юу ч харахгүй л нэг амтан өдөр болсон юм нэг мэтгэл орой болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нэг хийх үү мод гэж хийх үү төлөвөөс ангичраад илүү байх үү төлөв яг одоо юу ба энэ яг баруун дээр гэж байгаа маань зүйл яг марана тэгээд түүнийг ингээд жишээлбэл надад нэг жоохон өвдөлт мэдрэгдлээч мөсгөл таагүй байлаа. Тэгээд таатай болох гэж зүтгэж байгаа юм. Өөр тэрийг харах юм. Яг таагүй мэдрэмж нь хаана? Яг яа бодоод тэр таагүй гэдэг маань бол тэр мэдрэмж өөрийг нь яг амтлах их мэтэл. Үзмний бяцлагыг хиймээр энэ гэхдээ би бас үзэн бэлдээгүй хүмүүс байж болох юм чинь. Үзэн бол ингээд таатай бол үзмээр хийх үү, үзэмгүй хийх үү? Үзэмтэй нь үзэмтэйг юмгуун тэгэл одоо төсөөлөл хийчих үү? За. Тэгвэл би үзэмтэй үзэмгүй хоёр хөлбөрөө чи. Яадаг вэ гэхээр ингэм шүү. Үзэн биш гэхэд зүгээр нэг юм жижигхэн нэг юм амттай нэг жижигхэн юм л авчих тоо. Жижигхэн зөөлөн чихэр байсан ч болно. Үзэн байхгүй бол та намайг зүгээр ихлээд үзмээ ажиглаа гэх үед та зүгээр гарын алгаа ажиг. Анх удаа тийм. Одоо яг чаналах юм байхгүй байж зүгээр гараа ингээд сан. Ягаар яг ямар вэ? Самбуу гэдэг яг ханаа өгч. Ханаа гэж мөр өмсөн юм. Ойн жижиг цэврүү байна ч. Ийм хүмүүстээ авчираа. За үзэн авчирсан хүмүүс бол за бяцлагаа эхэлдэг юм аа энэ ингээд нэг үзэн юм. Тэр энийг их юм заавал сануулт юм да. Энэ бол ид шид биш. Энэ бол бяцлагын бүр өндөр түвшинд хүрээд нэшний бяцлагын өндөр түвшинд гэж яриг. Тийм түвшинд шууд хүрч байгаа биш. Энэ бол зүгээр хамгийн түрүүнд одоог анзаарах. Автомат жолоод л яг одоодоо байж үзхийг турших, амсах ийм бяцлал юм шүү. Бүгдээрээ нурууцэх сайхан би байламраар өөрөөр хэлбэл өөрийгөө нэгүсэх өөрийгөө асрах үстэл гэж өөрийгөө айл юм болгоно буруутгаал яхаал өхөмдаал тэгээд өөрийгөө бүгдээр урт удаан наслах хэрэгтэй. Тэр зүгээр чинөө хан байна. Өөрийгөө одоо юу буруутгах зөвхгүй л гэсэн өөрийгөө харин хамгийн сайнаар асрах. Яаж суусан болно? Сандалтай сандаа суусан байж, завилж суусан байж. Дахиад тохиол нуруу жоохон цэг суудгийг. Нухацтай байх. Үзмээ гартаа бод 2-3-аараа чимхэж байгаа. Үзмээ анзаарч чад. Гэхдээ амьдралдаа анх удаа үзм харж байгаа. Яг үндэ ямар өнгө юм бэ нүү? Саргал өнгөтэй байна. Орон эргүүлж дөрвөл хаана юу вэ? Хүчлээ болгоны хаа. Хүчлийн төв үсгэл гэж юм бол энэ богн ишин байсан бол орон Монгол ишнийх нь үлдэгдэл. Тэгээд эргүүлээд харахтаа зэрэг магадгүй гэрэл гэлбэж байгаа эсгүүд хар. Үеийн гэлбэрт үлээд үеийн үзмийг харж үтсэн юм үтсэн. Халаас болгоныг илмэд зүгээр л анзаар. Ийм. Тэгээд яасан бол одоо гар дээрээ ингээд жоохон хүлээ жингийн мэдрээд яг нэг үзний жингитгүй жоохон дараач тэгээд таны гарын дээр ингээд жоохон өвчөж байгаа мэт болж тэгээд жингийн. Тэгээд руугаараа одоо чимгээд хүртхүү энэ хүртэж.
текстайл гэж байна. Яг ямар мэдрэмжтэй юм. Өөр бодлол руу яваад л таны анхаарлаа бүгдээр ингээд яг энэ уруунд анзаарч байгаа. Тэгэд чих рүүгээ ортуулаад чихэндээ сонсож байгаа юм чинь. Одоо амруугаа төхүүлэхт айжуухан төхүүлээр. Айжуух өөрөлд мэдэмсэр төгөл. Санамсаг яг гараа зүгээр автоматар жолоодлогоор тавьж явуулчих шүү. Гарна тань чихнээс амруу явж байгаа акшн болгоныг анзаарчаад амандаа. Тэгээд амийнхаа дотор оруулаарай. Одоо цүнийхээ оруулд мэдэх мэдрэмжийг ажиллах болов амандаа. Амаараа зүгээр хүртгүү гадна талыг нь амар хэлбэртэй. Аман дотор үзэм орж ирснээрээ ямар байгаагүйгээс ямар ялгаа, ямар эзэлхэн. Өөрийгөө анзаарч яг аманд үзэн тавихтайгаа зэрэг магадгүй шүүс ялгараад ирсэн байж болж байна. Өө ингэ шүүс ялгарч байна. Илэн дээрээ тав. Шүүс хаанаас ялгарч байна? Одоо ажиллаагүй байхад амт мэдэгдэж байна. Одоо өшөднийхээ зөөлхөн ажуухан. Гэтэ хацх үед яг ямар процессыг явуулж байгаа. Таны сэрэл мэдрэмж юу төрж байгааг тоочж бүртгэсээр шүс бүр их болж байна. Залгилгүйгээр зажлаад намд яг хаана мэдрэгдэнэ? Араанд юм уу? Илэн юм уу? Тагнаанд юм уу? Тагнагаанда араа буйлаа. Яг ямар ам? Нэг их шинж анхаарал сарнилгүйгээр хүндэрээд бодолтой нөөр тийш явах юм бол цахаал үзэн яг отоо. Яг зайлгаа. Зайлхад ямар булчин оролцсон. Зайлхөө бидний автоматар хийдгээ мэдэндээ энэ өчнөөнд үзэн мэдсэн хизээж анзаарчав. Зайлгаж байгаа гол бүр хизээж анзаар. Зайлх процесс юу вэ? Аманд одоо үлдэгдэл байна. Амт нь байна. Зайлхсны дараа нөлөөлөл нь байна. Анзаар. Яг одоо бай. Яг одоо би мэд. Яг одоо би бай. Яг одоо би үзний хамт. Мэдрэмжээр төлөх анзаар. Яа. Агуу сая үзэн мэдж явахдаа нүдэн амтсан ч байж магадгүй. Тэгэхээр нэг үзэн нэрсэлж тавчиххэд бол юм. Ерөнхийдөө л юм хөтэй. Бид нэр өрөө болон хоол амандаа зөндөлн хийж. Гэхдээ ийх хамтлаа. Бабатлын өөртөө шивж илүү. Нэг энэ зүгээр их шүгэл гээл. Бид тэр орчныг хардаггүй, мэдэрдэггүй. Тэгвэл тэгээд юу болсон байдаг вэ гэхээр шамлал үүнд чинь үгээр л байгаач гэж. Үгээр л байл. Үгээр л байхад тогтлох юм байхгүй. Нэг жаргалтай биш байж магадгүй. Тэгээд зүгээр л яг одоо юу анзаараад юу мэдрэгдээд байгаа төгшөө. Тэгвэл манан бодсон шиг олон боддог биш. Яг одоо байгаад тогтоод нэр. Oxford Mindfulness энэ бичлэг эхлэж байгаа. 65 нотгоос яг Mindfulness-ийн дангаараа Mindfulness хичээл хөтөлбөрийг нөгөө сая хийсэн 8 хичээл орсон юм хичээл боо. Эхлэн 10 сарын голоос эхлэхгүй лөө. Үүний хажуугаар 65 нотгох маань бол бүхний шний илүү сонирхыг, ойлгоё.
мэдээ гэж бодож байгаа хүмүүс зэрэг 2 жилийн курс хийж байгаа орой анги 7 хоногт 3 удаа орой ордог. Энэ явсан хүмүүс бүгдээр л их сайхан таатай байна л гэж хэлт юм шүү. Одоо хүмүүс ингээл энэ ажлын хажуугаар яаж тэгж барах юм гэж хэлээд байдаг. Гэвтэл энд явахдаа харин нөгөө цангирсан тэрэл бүхэл зовлон, шандал, гомдол юу гэдэг юм бахан уурын туйдэн тэр хичээл гэж байгаа зэрэг хамгийн тайван амгалан тэр нэгтээ нэг зүгээр л нэг сайхан шүү хайртуудаа сайхан шүү гэж ярих биш. Илүү нотлох ухаан, эрх зүйлэл буддийн философи ийм хичээлүүдийг үзэж хажуугаар нь бяцлаглууд хийж явагддаг ийм 2 жилийн курс. Энэ 2 жилийн курсын хөтөлбөр дотор бол mindfulness-ийн энэ 8 хичээл бүрэн багтсан байгаа. Мөн хажуугаар нь Европт байгаа монголчууд хүншний цуврал хичээлүүд зохион байгуулж байгаа. Энэ бол намрын өвлийн хаврын гэсэн 3 юм блок хичээл бүтэн илэрлийн хичээлээс. Тэрний эхний үйлдэлд бол яг mindfulness гэх хичээл нэрээ тэрний дээр CBCT буюу бас л хойд нийтийн шуушлаар хойд Америкийн эрдэмтэд тэгээд энэ Наландын уламжилт буддизм 2 авсарч байгаа хийсэн энгийн хүмүүс зориулсан яг л бас нэг өөр нэг хөтөлбөр байгаа. Арай жоохон өрмөц. Энэ хөтөлбөр хоёрыг бол багтаасан хичээлүүд орох юм аа. Тэгээд өвлөөс нь бол цэвэр буддийн хонлын хичээлүүд гарна. Хавраас нь бол энэ зан үйл бяцлал гэсэн. Эдгээр яриаг одоо амьдаар нь сонсож тэр тухайн оролцож байгаа зочноос тухайн сэдвээр асуулт асууя гэж байгаа тэдгээр хүмүүс 7 хоног болгоны баасан гарагийн 20 цагаас 22 цагийн хооронд манай өрөөгөөр саатан барилоорой гэж бас урьж байна. Манай энэ яриаг таалж сонирхож сонссон та бүхэндээ их баярлалаа. Баяртай.